За сайн байцгаана уу? Та бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. За дэлхийн технологийн томоохон компаниудын ярилцлагын тэнцэх 150 өдрийн чаленжийн дараач өдөр үргэлжлэж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодлого бодлого юу вэ гэхээр Evaluate Reverse Pollination гэдэг нэртэй бодлого байна. За энэ бодлого нь яадаг вэ гэхээр биднэрт ямар нэгэн токенүүд өгдөн токен буюу энэ тоо байж болно айз эсвэл ямар нэгэн нэмэг хасах үржиг хуваах гэсэн дөрвөн тэмдгийн айл нэг нь байж болох нь байна. За тэгэхээр бидний reverse pollination гэдэг нь өөрөө ямар утгатай вэ гэхээр тэмдгийнхаа дарааллын хувьд өөрөөх нь байна. За бидний мэдих зүгээр энгийн үйлдэл бол 2 дээр нэмэх нь 1. За үржих нь 3 ч гэдэм үү те. За үржих нь 3 ч гэдэм үү. Энэ бол бидний мэдих одоо формат шүү дээ. Ямар нэгэн үйлдэлийг хийх тийм ээ. Эхлээд нэмэгт одоо хаалтан доторхоо хийгээд үржих нь 3 гээд 2 тооны хооронд тэр тэмдэг байвал тэр тэмдэг энэ 2 тоог хооронд нь нэмэх гэдэг тэр утгыг агуулдаг. За харин бидний хувьд бол эсрэгээрээ 2 1 нэмэх 3 үржих. Тэгэхээр ямар нэгэн тэмдэгт дээр таарангуут уртталт нь байгаа 2 тоог тэр тэмдгийнхаа дагуу үйлдэлийг хийх нь байна. Чинь 2 1 нэмэх тэмдэг орсон. Тийм учраас хэдүүлээ юу их хэрэгтэй вэ? 2 дээр нэмэх нь 1-тэй энэ бол ижирхэн байх нь байна. За тэгэнгүүт нэмэх тэмдэг ороод хооронд нэмсээ 3 дараа нь 3 3 боллоо. Тэгээ үржих тэмдэг нь урагшаага орзоо үржүүлсээ 3 болно тийм ээ. Тэгээ 9 болоод тэгээд юу байгаа дуусах нь байна. За тэгэхээр хэдүүлээ юун дээр хамгийн их анхаарах энэ бодлогыг ер нь яаж бодохоор юм бэ гэвэл хэдүүлээ stack гэдэг өгөгдлийн бүтцээр бодно. Stack. За stack гэдэг өгөгдлийн бүтцээр бодож байгаа шалтгаан нь мэдээж stack бол сүүлд орж ирээд төрүүлж гарах гэдэг тийм юутай тий. Тийм дараастай. Одоо за жишээ нь хэдүүлээ 2-ыг хийчи. Дараа нь 1-ийг хийчи. Тэ энэ байгаагаар stack дотор зөвхөн тоонуудаас хийчээ хэдүүлээ. За тэнгууд хэдүүл нэмэх тэмдэг таарчлаа. Тийм учраас хэдүүлээ stack-аас айл хэсгийг нь гаргачих. 1 болон 2-ыг айл хэсгийг нь гаргачих. Хэдүүл нь одоо stack дотор 1 болон 2 байхгүй гэж хэдүүлээ бодчих болох нь байна. Яг үл тэмдэг таарч учраас байхгүй гэд хэдүүлээ бодчихлоо. Энэ хоёрыг хооронд нь нэмсээ. Яг үл нэмэх тэмдэг таарч учраас за тэнгууд 3 гэдэг хариу 3 дахиад буцаагаад stack дотроо хийчээ. За дараа нь 3 гэдэг тоо гараад ирчих чинь. Тийм учраас хэдүүлээ тоо учраас шууд stack дотроо хийчих нь байна. Дараа нь үржих тэмдэг таарчлаа. Тэмдэг таарсан учраас хэдүүлээ одоо stack-а юу яан штэ. Дотор нь байгаа тоонууд дээдлэлт нь байгаа 2 тоогоо гаргана тий. За тэгэхээр 3-ыг үрждэг нь 3. За гаргацсан учраас энэ хоёрт одоо энэ хоёр бол одоо stack дотор бол байхгүй. За тэгэнгүүт 9 гэдэг хариу гарлаа. За тэгэхээр 9 гэдэг хариу чинь бидний хувьд токенүүдийн хамгийн сүүлчийнх нь юу нь бол үржих тэмдэг байгаа даа шүү дээ. Тийм учраас хэдүүлээ 9 гэдэг хариугаа буцаах хэрэгтэй. Тийм учраас stack-ийн хамгийн дээдлэлт байгаа тоог нь буцаавал хэдүүлэн бодлогын хариу гарах нь байна. За ойлгож байгаа энэ хүртэл бичлэгийг үзээд зогсоож байгаа өөрөөсөө бичээд үзээрэй. За тэгэхээр хэдүүлээ одоо хамгийн сүүлчийн энэ жишээн дээр хэдүүлээ өөр нэг жишээ аваад үзье. За stack хэдүүлэнд нь байгаа. Хэдүүлэнд ийм stack байлаа гэд хэдүүлээ бодоод үзчихье. За тэгэхээр хэдүүлэнд 4 гэдэг тоо гарч ирж байгаа учраас хэдүүлээ stack-ын дээр нэмчин. Дараа нь 13 гэдэг тоо гарч ирж байгаа учраас хэдүүлээ дахиад stack-ын дээр нэмчин. Дараа нь 5 гэдэг тоо гараад ирчин. Тийм учраас дахиад stack-ын дээр хэдүүлээ нэмчих нь байна. За дараа нь яг үгүйс тэмдэгт гараад ирж байна. Ямар нэгэн үйлдлийн тэмдэг тийм ээ. Тийм учраас хуваах тэмдэг гараад ирсэн учраас дээдлийн хоёрыг нь авсаа. Тэнгүүд 13 хуваах нь 5 байх нь шүү дээ тий. 13 хуваах нь 5. За тэгэхээр хэдүүлээ яах вэ гэвэл эн чинь интүүдийн хуваах үйлдэл учраас хэдүүлээ 2 гэдэг хариу гарна тий. 5 13 дотор 2 удаа багтнаа. Тийм учраас хэдүүлэнд нь одоо бас 5 13 гэдэг тоос байхгүй stack дотор. Тийм учраас гаргасан 2 гэдэг хариугаа хийлээ. Нэмэх тэмдэг дахиад тэмдэгт гараад ирчихэж байгаа учраас хэдүүлээ юугаа pop хийлээ. Stack дотор тоог болгосоо 2 4 гэдэг тоог гаргаад авцсан. Тийм учраас энэ хоёрыг хооронд нь нэмэхээр хэдүүлээ 6 гэдэг хариу гарнаа. За 6 гэдэг хариугаа хэдүүлээ буцаагаад stack дотроо хийчихье.
За бид нэр токеныхоо сүрд төгсгөрт нь хүрээд ирсэн. Тийм учраас 6-га топ дээр байгаа элементээ буцаачхад хэдүүсээ босгох нь байна. За ерөнхий бодлогын санаа бол ийм хэдүүсээ одоо кодчилж үзцгээе. За кодны хувьд бол хэдүүсэнд нь яг хэлснээр бол хэдүүсэнд нь stack хэрэгтэй тийм ээ. За stack бол int гэдэг төрөлтэй байна. За хэдийгээр токенүүд нь string гэдэг төрөлтэй байгаа ч гэсэн бид нэр stack-а int гэдэг төрөлөөр авчиж нэмж хасах хуваах үржих гэдэг үйлдэл нь бол илүү амархан болоод ирнэ шүү дээ. За тэгэхээр хэдүүсээ тэрийг nums гэд нэрлэлчихье. Numbers гэдгийг. За тэнгүү дараа нь хэдүүсээ for loop-ийг хийх ёстой тийм ээ. За for loop нь юунд дотор явах юм бэ гэвэл tokens дотор байгаа string-үүд дундуур явах нэ. За хэдүүсээ tokens дотор байгаа string-үүд дундуур явна. За тэнгүүд хэдүүсээ шалгачихс та хамгийн ихсээд s нь хэрвээ нэмэх тэмдэг байвал яах юм бэ гэдэг юуг шалгачихъя тийм ээ. За нэмэх тэмдэг гэдэг юу байвал хэдүүсээ за int гэж байгаа num1 гэчий тийм. Num1 нь юуг хадгалах вэ гэвэл nums-ийн topic тийм дээр нь байгааг нь. За дээр нь байгааг нь. За дараа нь хэдүүсээ nums pop хийх хэрэгтэй тийм. Дээдлэлд нь байгаа юуг нь авцсан юм чинь утгыг нь авцсан юм чинь дараа нь доотлох нь утга руу шилжихийн тулд хэдүүсээ pop буюу үсрэгж гаргах хэрэгтэй. За дараа нь nums-ийн top нь за тэгэнгүүт дахиад nums-а pop хийчих нь байна. За тэгэхээр энэ үйлдэл нь юу хийгээд байна гэхээр хэдүүсээ дээдлийн 2 тоог нь авчиж гинэ гэж бодох нь байна. Нэмэх тэмдэг таарч учраас. За дээдлийн 2 юуг нь авцсан учраас хэдүүсээ одоо nums дээр буцааж хийх хэрэгтэй шүү дээ. Нийлбэрийг нь тийм нийлбэрийг нь буцааж хийх хэрэгтэй. За nums 2 дээр нэмэх нь nums гинэ. Num 2 дээр нэмэх нь num1 тийм ээ. За одоо тэгэхээр бусад бүх үйлдэл дээр энэ бас яг л хийжсгнээр одоо тавигдаж ирнэ гэсэн үг шүү дээ. За хэрвээ if s нь тэнцүү хасах тэмдэгтэй байлаа гэж бодоход хэдүүсээ энийг copy хийгээд paste хийгдэл болно. Зөв үйлдэлийн хувьд л ялгаатай болоод ирнэ. Тэрнээс яг өмнөх үйлдэл нь бол яг хийжсгэн шүү дээ. Яг зөв дээдлэлт нь байгаа stack-ийнхаа дээдлэлт байгаа 2 тоог хооронд нь нэмж хасч хувааж үржиж байгаа үйлдэл учраас. За дараа нь дахиад s нь тэнцүү үржих тэмдэгтэй бол яах вэ? Үржих тэмдэгтэй бол яг л ялгаагүй нөгөө нэг юугаа copy paste хийж тавиад энийхээ л үйлдэлийг сольчиход болно шүү дээ. За тэнгүү дараа нь if тийм ээ. За if шүү. Би бас юу яаж чинь тэнцүү хуваах тэмдэгтэй бол яах вэ гэдэг. Хуваах тэмдэгтэй бол за copy paste хийгээ тавьчих. За та бүгд гайхчихж магадгүй яагаад нам 2 нь урдаа байгаа юм бэ гэвэл тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө нэг stack чинь хамгийн уртталт нь байгаа тоо хамгийн доороо орно шүү дээ. Тийм учраас уртталт нь байгаа тоогоос артталт нь байгаа тоог нь хувааж өгөх хэрэгтэй. Эсвэл уртталт нь байгаа тоогоос артталт нь байгаа тоог нь хасч өгөх хэрэгтэй тийм ээ. За тэнгүүд өөр бусад нөхцөлд хэрвээ энэ дөрвөн үйлдэлийн тэмдэгтээс өөр бусад юу гарч ирэхэд тэр бол дандаа тоонууд гарч ирнэ гэж хэдүүр ойлгож байна шүү дээ. Тэр үед хэдүүсээ шууд nums дээр push хийж оруулж өгөх хэрэгтэй. Тэг яагаад түр тоо таарч байгаа шүү. За тэгэхээр хэдүүсээ тэрэн дээр анхаарах хэрэгтэй. Хэдүүсгийнх нь token бол string байгаа шүү дээ. Тийм учраас string-ийг хэдүүсээ int болгож буюу тоо болгох хэрэгтэй. За тийм учраас хэдүүсгийнх нь хувьд бол S to I S гэдэг хэдүүсээ бичиж болох нэ. За тэгээд хэдүүсээ буцаах хэвээр ямар утгыг буцаах хэвээр юм бэ гэвэл намсынхаа хамгийн дээдлэл дээр байгаа утгыг бол буцаах хэвээр тийм ээ. За хэдүүсээ ингэж шалгаад үзье. За болж юм тийм ээ. За ерөнхийдөө бол энэ бодлого бол ингэх нь байна. За бидний мэдж байгаагчсан одоо бидний ажиллаж байгаа тооны машин юу вэ? Тэр бүгд бол stack-аар бол хийж болно. Хамгийн basic төвшний те тэр тооны машиныг бол stack-аар ингэж хийж болох нэ. За тэгээ өнөөдрийн хичээлд хамт байсан та бүгдтэй баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай.